Бид Бурхны нөхцөл болзолгүй хайранд итгэдэг. Бас тэр хайрын хүчээр амьдардаг. Бурхан өөрөө хайр юм. Бусдыг хайрладаг хүн Бурхантай хамт байдаг гэсэн үг бөгөөд Бурхан өөрөө тэр хүнтэй хамт байдаг. Ийхүү бид Бурханы хайрыг хүлээн авч тэр агуу хайраар хайрлахад хэцүү хүнийг ч хайрласнаар бид өөрсдөө Бурханы дотор төгс болж төлөвшин Бурханы өмнө буруугүй итгэлтэй байж чадна. Учир нь энэ ертөнцид бид яг л Есүс шиг төгс хайрлаж амьдрахаар ирсэн. Тэр бидэнд яаж гэдгийг нь үлгэрлэн харуулаад зогсохгүй. Хайраач бас бидэнд өгсөн. Тэр хайрын дотор бид бүрэн бүтэн болдог. Энэ хайрын дотор дутах зүйл нэг ч үгүй. Төгс хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр айдсыг хөөн зайлуулдаг. Учир нь айдас нь шийтгэлтэй холбоотой юм. Айж байгаа хүн хайрын дотор төгс болоогүй байна гэсэн үг. Нэгдүгээр Иохан 4:16-аас 18. Бидний хийдэг бүх зүйл хайраар эсвэл айцаар өдөрдүүлдэг. Бид ямар нэгэн зүйлийг хийж байгаа шалтгаан нь яг үнэндээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үе гэсэн айцаасаа болдог. Аль эсвэл сэтгэлийн өвдөлтөөсөө зайлсхийхийн тулд хийдэг. Магадгүй бусдад хүлээн зөвшөөрөгдөж хүмүүст таалагдсанаар өөрийнхөө үнцнийг мэдэрч зүгээр л бусдаар хайрлуулахын тулд хийдэг байх. Зарим хүмүүсийн хувьд айцаараа хөтлөөлж амьдрах нь өөрийнх нь хувьд аюулгүй мэт тав тухтай болсон байдаг. Харин таны хувьд бусдыг уучлж хайрлаж амьдрах нь илүү эрсдэлтэй бөгөөд таныг илүү эмзэг, сул дорой нэгэн болгож байгаа юм шиг санагддаг байх. Ялангуяа бид өөрсдийгөө хайрлагдаагүй гэж мэдрэх үед бусдыг хайрлах илүү хэцүү санагддаг. Бид бусдыг хайрласнаар өөрөө хохироод үлдчихвээ гэж үргэлж санаа зовдөг. Тийм ч учраас бид заримдаа хайрлахаас айдаг. Бид бусдыг хайрласныхаа төлөө эцэст нь үл хайрлагдаж сэтгэлээ өвтгөхвээ гэж хамгийн их айдаг. Алдаа гаргаснаар хэн нэгний итгэлийг алдаж харилцаагаа таслах вэ гэж түгшдэг. Ийм хайр нь айцаар хөтлөгдсөн байдаг бөгөөд энэ бол нөхцөлтэй хайр юм. Энэ бол хариу нэхэж өгсөн хайр. Тийм ээ, энэ бол өөрөө өөрийнхөө аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг мэдрэхийн тулд өгсөн хайр. Энэ бол гүйцэтгэлээр дүгнэгддэг хайр бөгөөд
Хэрэв надад ингэж аль эсвэл ингэж сайн хандах юм бол би хариуд нь хайрлнаа гэсэн нөхцөлтэй яг л хуулийн гэрээ шиг хайр юм. Энэ бол бусадтай харьцуулалт өрсөлдөөнөөс болж чамаас гардаг аль эсвэл үүнээс болж чамаас гардаггүй хайр юм. Энэ хайр бол чамайг үргэлж хангалттай сайн бай, бүр илүү сайн байх ёстой гэж ятгадаг. Энэ хайр бол сэтгэл хөдлөл өөрчлөгдөх үед бүдгэрч, хэрэгцээ хангагдаагүй үед унтардаг хайр. Энэ бол нөхцөл шаардлагуудаар уягдсан үнэнч байдал. Гэвч ийм хайр жинхэнэ хайр биш. Бидэнд хэрэгтэй хайр, төгс хайр нь бүхий л айдсыг хөөн зайлуулдаг. Энэ бол нөхцөл болцолгүй хайр юм. Тийм ээ, энэ бол тооцоо, харьцуулалт хийхгүйгээр хайрладаг хайр. Энэ бол бидний сул тал, өөсөвийг хайж, буруутгалгүйгээр хүлээн зөвшөөрдөг хайр. Ийм хайр хизээж алга болдоггүй. Хүлээлтийг биелүүлээгүй үед ч, итгэлийг эвдсэн үед ч, алдаа гаргасан үед ч оршсоор л байдаг. Тийм л хайр. Ийм хайрын их үүсвэр нь зөвхөн биднийг бүтээсэн бүтээгчээс л ирдэг. Хизээж хүнээс өөрөөс нь гардаггүй юм. Бид зөвхөн Бурхны бүтээлийнхээ хувьд бүтээгчийнхээ хайрыг хүлээн авсан хайраараа бусдыг хайрлаж амьдрах нь бидний амьдралын утга учир байж мэднэ. Бурхан биднийг хайраараа бүтээгээд бидний сайн сайхны төлөө л хайрладаг болохоос өөрийн хэрэгцээ, ашиг сонирхлын төлөө хайрладаггүй. Харамсалтай нь бид Бурханы хайрыг үл тоож, өөрсдийн хүчээр хайрлаж чадна гэж үргэлж боддог. Гэсэн ч Бурхан бидний зөрүүд энэ хатуу байдлыг үл харгалзан бидэнд үнэнч хിവэр байдаг. Биднийг хайрласаар л байдаг. Таны төлөө гэсэн сэтгэл нь хизээж өөрчлөгддөггүй. Бас хизээж хувирдаггүй. Бурхан биднийг хайдаггүй, бас өшөө авдаггүй, буруутгадаггүй, бас шийтэгдэггүй. Харин эсвэргээрээ Бурхан төсөөлшгүй сайн зүйлийг бидний төлөө хийсэн. Тэр өөрийн хайрын мөн чанарыг бидэнд харуулахын тулд тэр өөрөө хүн болж бидний дунд ирсэн. Есүс Христээр дамжуулан Бурхан бидэнтэй хамт байхыг хүссэн. Бурхан бидний гим нүглийн төлөө хариу барихын оронд өөрөө хариуг нь авч биднийг өршөөсөн. Бид Бурханы зүрхийг байнга шархлуулах, буруу, муу зүйлсийг хийдэгч тэр биднийг хайрлсан хിവэр л байдаг. Есүсийн загалмаа дээр бидний төлөө ямар их зовсон нь тэр бидэнд ямар их хайртайг нь баталдаг. Энэ хайр бол үхлээс ч хүчтэй байсан.
Тиймээс энэ хайр юугч шингээж чаддаг. Бас юугаарч салгаж болохгүй хайр юм. Энэ хайр алдаа тооцдоггүй. Эрх ашгаар хэмжигддэггүй. Ийм хайр зөвхөн бэлэг болж өгөгдөж бас хүлээн авагддаг. Гэвч ийм хайрыг бид өөрсөддөө хадгалж чадахгүй. Бурхны хайр биднээр дамжин босод руу асгардаг. Бусдыг хайрлахаас татгалзах нь Бурхны хайраас татгалзаж буйтай яг адил юм. Энэ бол Бурханд хайрлагдах нөхцөл биш. Харин Бурхны хайр бидний дотор оршсноор гарч ирдэг үр дагавар юм. Тиймээ бид хайрладаг. Учир нь тэр биднийг эхэлж хайрлсан. Бурхныг хайрладаг гэж хэлчихэд ах дүүгээ үзэн яддаг хүн бол худалч юм. Нөхцөлгүй хайр гэдэг нь мэдээж амархан зүйл биш. Энэ нь сэтгэл хөдлөлөөс хамаагүй давсан зүйл. Энэ бол ямар ч нөхцөлд хүний сайн сайхны төлөө байх амлалт юм. Итгэл бат бөх байдал шаарддаг. Бид өөрсдөө ийм хайрыг бий болгох боломжгүйч. Бурхны нэгүслэр бид нөхцөлгүй хайрыг амсаж бас бусдад өгч чаддаг.